За ингээд өнөөдрийн нийгэмд болж байгаа үйл явдлууд нь хүний эрх хэрэгжүүлэлттэй холбоотой асуудал бол одоо хөндөгдөж байгаа, зөрчигдөж байгаа асуудлууд маш их байгаад байгаа учраас бүх хүмүүс бол энэ эрх хэрэгжүүлээний талаарх ойлголт, төрний талаарх мэдрэмжүүдийг бол маш сайн хүлээж авч нөлөөллүүдийг ойлгож авахын тулд бид нар энийг эрх хэрэгжүүлээний талаар бол маш сайн хоорондоо ярилцдаг байх ёстой гэж одоо үзэж байгаа. Тэгэхээр яг бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд бол яг энэ эдийн засгийн эрхчлөөний тухай асуудлыг бол төлхөө ярилцах нэг зүйтэй болов гэж бодож энэ эдийн засгийн эрхчлөө гэсэн сэдвийг сонгож аваад байна. Тэгэхээр хүний эрхийн хамгийн чухал хэсэг болвол одоо заяагдмал гэж одоо онлын түвшинд хэлэгддэг эрхүүд дотор бол одоо амьд явах эрх болон одоо өмчтөй байх эрх гэсэн ийм чухал эрх баг. Эрхчлөө гэдэг ойлголт нь бол энэ эрхээ бид нэр хэр сайн эдэлж чадчихжээ гэдэг төвшнийг тогтоох хэмжүүрийг гаргаж ирдэг ийм ойлголт юм аа. Эдийн засгийн эрхчлөө хамгийн сайн хангагдсан тэр улс орнууд хөгжил нь маш өндөр байна. Ажил эрхлэе гэхэд тэнд ажилтаа л байх юм бол ажил амьдрал нь ингээд баталгаатай одоо ийм нөхцөл байдаг. Тэгэхээр магадгүй яг иймэрхүү улс орнуудыг одоо өөрсдөө дотроо төсөөлөд үзэх юм бол Америкийн нэгдсэн улсыг бол бид нар бүгдээрээ хэлж чадна. За тэгээд Европын одоо өндөр хөгжилтэй орнууд. За дээрэс нь бол Азид гэх юм бол одоо Япон ч гэх юм уу тий. Эдийн засгийн эрхчлөө гэдэг ойлголтыг их цомхон бас ойлгомжтой байдлаар илэрхийлэх гэж оролдъё л доо. Тэр нь юу вэ гэхлээр хүн өөртөө байгаа хөрөнгийг одоо хянах, удирдах боломж нь байх ёстой. Хүн өөрийнхөө хөдөлмөрөө одоо зөв үнэлүүлж хаана ажил хөдөлмөр эрхлэх үү, хаана илүү их одоо бие бүтээмжтэй байх үү гэдгээ өөрөө сонгож ажиллах тэр боломж маань бүх хүмүүст тэгш олгогдож чадсан байна уу гэдгийг бид нар одоо хянаж явах хэрэгтэй. Дээрэс нь бид нар эдийн засгийн харилцаанд оролцох, ямар нэгэн зүйлийг үйлдвэрлэх, хэрэглэх ингээд хөрөнгө оруулалт хийх тэр тэгш боломж биднэрт байх хэрэгтэй. За тэгэхээр эдийн засгийн эрхчлөө гэдэг юм илүү сайн хангагдсан, сайн хамгаалагдсан байх юм бол түүний үр шим нь яаж ирдэг юм бэ гэж. Тэгэхээр өөрсдийнхөө хөдөлмөрийг хаана эрхлэх үү, яаж үнэлүүлэх үү, эсвэл өөрсдийнхөө өмчийг хэрхэн ашиглах уу, яах уу гэдгээ удирдаад явж байгаа улсууд тэрийг илүү яаж үр өгөөжтэй байлгах уу гэдэг дээр маш олон шинэлэг санаанууд гардаг. Тэр өөрсдийнхөө бий болгосон гаргаж ирсэн шинэлэг санаагаа одоо бодит ажил хэрэг болгох тэр боломж нэгтсэн байдаг. Тэгэхээр энийг дагаад бол хүмүүсийн нөгөө эдийн засгийн харилцаанд ордог одоо энтерпренеур сэтгэлгээ гэж яриад байдаг. Тэр бол бас одоо давхар хөгжиж явдаг. За тэгэхээр тэрийг дагаад ирэхлээр маш олон ажлын байрууд бий болдог. Тэгэхээр эдийн засгийн эрхчлөө гэдэг юм хөгжөөд ирэхлээр хамгийн гол юм бол ингээд эдийн засгийн үйл ажиллагааны идэвхжээд ирэхлээр тэрэн дотор маш олон ажлын байрууд бий болох буюу хүн ам иргэд маань ажилтай гэдгийн цаана бол өөр ингэсэн орлоготой байдаг. Ийм боломж нь хүн болгонд бүрддэг, сонголт нь нэмэгддэг. За ингээд эдийн засаг дээр илүү их олон ажлын байр бий болоод түүнийгээ дагаад хүмүүс орлоготой байх боломж нь нэмэгдээд ирэхлээр ядуурл гэдэг асуудал чинь өөрөө шийдэгдээд эхэлнэ. Ядуурл буур. Тэгэхээр яг эдийн засгийн эрхчлөө хамгаалагдсан сайн газар хүн өөрийгөө ядуурлаас гаргах боломж нь бий болдог. Тэгэхээр биднэрт энэ эдийн засгийн эрхчлөөний хангагдсан ийм нийгэмд биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр бид нар олон ажлын байрууд л биднэрт хэрэгтэй. Үйлдвэрлэл хөгжих ёстой. Үйлдвэрлэлийг дааж маш олон ажлын байр бий болдог. Тэгэхээр бид нар нэг юмыг ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн чөлөөт нийгэмд эдийн засгийн эрхчлөө хангагдсан ийм газарт хэн нэгэн биднийг ядуурлаас аврахгүй. Ажлын байр бий болоод ажилтай орлоготой байх юм бол бид нэр өөрсдөө хөдөлмөр эрхлээд өөрсдөө орлогоо олоод өөрөө өөрсдийн ядуурлаас гарах хэрэгтэй. Энэ нөхцөл боломжийг
амлаж байгаа бодлоготнууд жинхэнэ бодлоготнууд байх ёстой. Энэ боломжинд бүрдээд бүгд өөрсдийн одоо тэр ядуурл гэдэг юмнаас гаргаад дараагийн төвшөнд нь шилжээд ингээд яваад ирэхлээр улс орон чинь өөрөө эдийн засгийн тэлээд тэр хөгжлийн зам гэдэг юм чинь эндээс нэгдэх юм. Тэгэхээр нөгөө эдийн засгийн өсөлт улс орны хөгжлийн гол түлхүүр зангилаа гэдэг чинь болвол энэ эдийн засгийн эрх чөлөө хэр сайн хангагдсан хамгаалагдсан бэ гэдгийг гэхдээ бол маш холбоотой юм аа. Сүүлийн үед бол одоо манай төрд байгаа бодлоготнууд маань одоо нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн тэд болгоод өсөчлөө. Бид нэр мундаг ажиллаж байна гэдэг. Тэр бол ингээд зүгээр эдийн засгийн ингээд том багтаамж өсөлтүүд. Төрийн нэг том компани орлого нь нэмэгдээд тэр орлогыг ард иргэдийн тоонд хуваагаад тэр үзүүлэлт маань өсчлөө шүү гэд гайхуулаад байх нь бол нэг тийм ач холбогдолтой зүйл бол биш. Эцсийн дүндээ эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь хүн болгон бидний орлого нэмэгдэнэ. За бидний орлого нэмэгдээд ирэхлээр бидний хамгийн гол чухал зүйл бол бидний амьдралын чанар сайжрах ёстой юм аа. Амьдралын чанар гэдэг дээр бид нэр яг юу ойлгож байна? Бид нар өөрсдийнхөө боловсролт тодорхой хэмжээний зарцуулалт хийх боломж бий болох ёстой. Бид нар өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарах боломж маань бүрдэх ёстой. Бид нар өөрсдийнхөө оюун санаанд буюу соёл урлаг гэдэг юмд бас тодорхой хэмжээний цаг хугацаа мөнгө зарцуулах боломж маань бүрдэх ёстой. Ингээд ирэхлээр хүн болгоны одоо тэр ёс зүйн мэдрэмжүүд бас ингээд сэргэж сайжирна. Бие бинийгээ хүндэлдэг болно. Ухамсар хүндлэл нэмэгдэнэ. Гэр бүлдээ зарцуулах одоо цаг хугацаа маань нэмэгдэнэ. Гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлж байгаа тэр цаг хугацааны чанар нь сайжирна, аялна, амарна, зугаална. Энэ болгон чинь сайжирж иж энэ эдийн засгийн эрх чөлөө гэдэг юм чинь хамгийн гол үндэс юм нь өөрөө хүн болгоны амьдралын чанар сайжрах хэрэгтэй. Энэ бол эдийн засгийн эрх чөлөөний хамгийн гол одоо үндсэн зорилго нь байх хэрэгтэй. За ингээд та бүхэн мэдж байгаа манай QSA компани бол Монгол улстай ингээд гангийн үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор бол уул уурхай металлургийн цогцлбор төслийг бол төр хувийн хвшлийн түншлэлийн гэрээгээр бол хэрэгжүүлж ирсэн. За тэгэхээр энд манай компани гол зорилго онцлог маань юу вэ гэхээр бид нар Монголыг монголчууд хөгжүүлнэ гэсэн ийм уриатай компани. За тэгэхээр энэ Монголыг монголчууд хөгжүүлнэ гэдгийн цаана зорилго маань юу вэ гэхээр үзэл санаа маань юу байна вэ гэхээр энэ бол монголчууд бид өөрсдөө санаачлагтай байя. Өөрсдөө бүтээмжээ бий болгоё. Тэгээд өөрсдөө үйлдвэрлэдэг байя. Монголчууд өөрсдөө. Инхийн бол Монгол улс маань өөрөө чадамжтай байна. Монгол улс маань хинээс ч хараад бус байна. Гэх мэтлийн олон талын ач холбогдолтой учраас бид нар энэ өөрсдийнхөө бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа энэ үндсэн зарчмыг бол Монголыг монголчууд хөгжүүлнэ гэсэн энэ үзэл баримтлалыг гаргаж энэхүү урайг төвшүүлдэг юм аа. Энэ эдийн засгийн эрх чөлөөг амталж тэр эдийн засгийн эрх чөлөө өмнө нь тэр социалист нийгэмд байснаас ялгаатаагаар яг одоо хэрхэн хэрэгжүүлж чадж гинэ гэдэг дээр бол маш их гоё юм жишээнүүд байдаг. Ийм хэсэг бүлэг хүмүүс өөрсдийнхөө одоо сонирхол, боломж, эсвэл одоо амьдарч байгаа орчин нөхцөл эсвэл одоо хийж чаддаг зүйлээрээ нэгдээд өөртөө хуримтлалаа бий болгоод тэр хуримтлалаараа өөрсдийнхөө чаддаг зүйлийг хийгээд за тэгээд тэр нь одоо бусдад хэрэгтэй зүйл байгаа тэрийгэ борлуулад ингээд өөртөө юм эдийн засгийн эрх чөлөөний амтыг амтлаад явж байгаа маш олон хөдөлмөрч эвсэг ийм одоо хуримтлалын бүлгүүд бол Тархан уул аймагт байдаг. За ингээд яг эдийн засгийн эрх чөлөө гэдгийг одоо яг амтлаад үр шимийг нь хүртээд явж байгаа одоо Тархан уул аймагт байдаг хуримтлалын бүлгүүдийн холбоонд хамрагддаг хуримтлалын бүлгүүдтэй хамтарч хуримтлал, эв нэгдэл, эрх чөлөө гэсэн ийм баримт киног тэд нартай хамтарч бүтээсэн байгаа. Тэгэхээр энэ киног бол та бүхэн бас бүтнээр нь бол сонирхоод үзээрэй. За дээрэс нь бол гэхдээ бас одоо энэ ярилцлагын дараа та бүхэнд яг эдийн засгийн эрх чөлөө гэдгийг тухайн одоо хүмүүстээр тухайн тэр одоо хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл нэг хэрхэн зөв авч явж гин хэрхэн тэр эдийн засгийн эрх чөлөөний хамт үр шимийг хүртээд явж байна гэдэг жишээнүүдийг за та бүхэнд одоо цувралаар үзүүлэхээр бэлтлээ.